Өнөөдөр Корешийн сэтгэл хөдлөл ба бидний ирээдүй гэсэн агуулгын хүрээнд та бүхэнтэйгээ хамт Бурхны үгсээс судлая. Ирээдүй гэх чинь өнөөдрөөс эхэлдэг. Тийм биз дээ. Ирээдүй өнөөдрөөс эхэлдэг учраас өчигдрийн өнгөрсөн бүхнийг мартаж, яг одоо энэ мөчөөс эхлэн бид бүхэн хүссэн ирээдүйгээ бүтээж чаддаг байх ёстой юм. Бидний сүнсний ирээдүй ямар бол? Бурхны урьдчилан тогтоож, амлсан олон зүйлийг харахад үнэхээр мөнхийн мөнх ирээдүй биднийг хүлээж байгаа. Даниэл иш үзүүлэгчийн зүгнэл, Илч Иохны зүгнэлт бидний ирээдүйг Бурхантай хамт мөнхөөс мөнхөд байх, үн мөнхөд мөнх аим, аз жаргал идэх ертөнцид бид амьдрах болно гэдгийг Библи бидэнд заадаг. Өнөөдөр Библиэс эдгээр үннийг судалж, Корешийн мэдэрсэн сэтгэл хөдлөл болон өөрсдийн мэдэрч буй сэтгэл хөдлөлийг харьцуулж үзье. Эхлээд Библиэд бидний ирээдүйн талаар юу гэж хэлснийг судалцгаая. Илчилэл 22 дугаар бүлгийн 1-р ишлэл. Илчилэл 22 дугаар бүлгийн 1-р ишлэлийг харцгаая. Тэр надад Бурхны болон хурганы сэнтинээс гарах болор мэд гялалтсан амийн усны голыг үзүүлсэн. Гудамж дундуур урсаж байв. Голын хоёр талд 12 төрлийн үр жим сургуулсан сар бүр үр жимсээ боловсруулж буй амийн мод байлаа. Тэр модны навчис нь үндэснүүдийг эдгэхийн тулд байв. Тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба хурганы сэнти тэнд байж, зарцнаар нь түүнд үйлчилнэ. Тэд түүний царайг харна. Түүний нэр тэдний духан дээр байх болно. Тэнд цаашид шүн болохгүй. Эзэн Бурхан тэднийг гийгүүлэх учраас тэдэнд дингийн гэрэлч, нарны гэрэлч хэрэггүй болно. Тэгээд тэд үеийн үед яан гэсэн бэ? Хаанчлан. Энэ бол бидний ирээдүй юм. Бидний ирээдүй Библиэд бичигдсэн байгааг хараад та бүхэнд ямар мэдрэмж төрж байна? Кореш шиг сэтгэл чинь хөдөлж байна уу? Кореш хаан Исая 45 дугаар бүлэгт өөрийнх нь ирээдүй бичигдсэнийг уншаад хөөх, ийм зүгнэл Библиэд тэмдэглэгдсэн байжээ гэж ухаарч сэтгэл нь маш их хөдөлсөн байдаг. Бурхан бидний ирээдүйг ингэж зааж өгч байхад бид ямар тач Библиэд иймэрхүү зүйл байдаг юм байна гэж бодоод л өнгөрч болохгүй биз дээ. Кореш хаан Библи болон иш үзүүлэгчид өөрийнх нь тухай зүгнэснийг хараад өдийг хүртэл хүчрэхийг эзэнд гүрнэ. Өөрийн ололт амжилтаар босгож өөрөө бусад улс орныг эзэлсэн гэж бодож явсан ч Бурхан аль хэдийн би чиний өмнө явж хүрэл хаалгуудыг буталж төмөр хүнлүүдийг цавчин хуваан гэж амласан байсныг мэдэж авдаг. Өөрөөс нь төрүүлж бүхнийг хийсэн Бурхан өөрт нь ариун цол хүртэл хайрлаж түүний байгуулах ялалт бүрийн үр дүнг урьдчилан зүгнэж амлсныг хараад Кореш ихэд гайхсан юм. Тэгвэл өнөөдөр Илчилэл 22 дугаар бүлгийг уншаад та бүхэнд гайхах мэдрэмж төрөв үү? Үнэхээр төрж байна уу? Хэрв тийм бол үнэхээр ариун сүнс хүлээн авсан сэтгэл мөн гэж болно. Бурхан бидэнд тэнд цаашид ямар ч хараал байхгүй болно. Мөн Бурхан ба хурганы сэнти тэнд байж, зарцнаар нь түүнд үйлчилнэ. Тэгээд тэд үеийн үед Тэнгэрийн оронд хаанчлан гэж амласан. Хэдийгээр бүх зүйл аль хэдийн биелсэн байсан ч
Өөрийнх нь тухай тэмдэглэл хэдэн зуун жилийн өмнөөс Библи болон иш үзүүлэгчдийн зүгнэлт байсан гэдэг нь л Корешийг үнэхээр гайхшруулсан. Тимд тэрээр төдийг хүртэл олзонд байсан израильчуудыг бүгдийг нь нутаг буцаасан юм. Кореш тэднийг зөвхөн боолчлоос чөлөөлөд зогсоогүй. Явж өөрсдийн бурханд зориулсан ариун өргөө барь гэж тушаасан байдаг. Тэр ариун өргөө барихыг зөвшөөрсөн төдийгүй өргөө барихад шаардлагатай янз бүрийн материалаар хүртэл хангах зэрэг ийм гайхалтай үйлдэл хийсэн. Энэ нь Исая иш үзүүлэгчийн бичсэн тэмдэглэл түүний зүрх сэтгэлд хүрсний нотлохоо биш үү? Персийн хаан Кореш болон түүний эзэнт гүрэн бурханд итгэдэг үндэстэн байгаагүй. Гэсэн хэдий ч Кореш тэр олон боолыг бүгдийг нь чөлөөлсөн. Хэрэв израильчуудыг устдаа үлдээсэн бол тухайн үедээ эдийн засгийн хувьд асар их тусдын болох байсан ч тэр тэднийг бүгдийг нь боолчлоос чөлөөлж явуулсан. Тэгээд Иерусалим руу явж Бурхны ариун өргөөг барьгээд өргөө барих материалыг нь хүртэл бүх талаар хангасан гэд боддоо. Өөрийнх нь тухай тэмдэглэл Библийн зүгнэлт байсан гэдэг нь л түүний сэтгэлийг асар ихээр хөдөлгсөн хэрэг. Бурхан Библиэр дамжуулан бидний ирээдүйн талаар ийм их зүйлийг илчилж зааж байхад бид чухам Кореш шиг сэтгэл хөдлөл баяр баясгалантайгаар бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүчээ зориулаад Бурханы тушаасныг үнэхээр тэр хэмжээнд хийж чадаж байна уу? Өнөө үед бидний тухай тэмдэглэл Библи тоо томшгүй олон байхад ч хүртэл бид тэдгээрт хэтэрхий хайн ханддаг. Тийм зүйл Библийн тэмдэглэлд байсан л юм байна гэж л бодно. Гэр бүлүүдээ бид үеийн үед хаанчлах болно гэсэн зүгнэлийн гол дүрүүд биш үү? Энэ бүхэн бидний тухай тэмдэглэл хэдий ч үүнийг өөрт нь хамаагүй мэтээр үздэг хүмүүс байдаг. Бидний ирээдүйн талаарх тэмдэглэлийг Илчлэл 21-р бүлгээс хамтдаа харцгаая. 21-р бүлгийн 1-р ишлэл. Би шин тэнгэр, шин газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр, анхны газар нь өнгөрөн одож, тэнгис үгүй болов. Ариун хот, шин Иерусалим нь нөхөртөө зориулан гойсон, сүд бүсгүй мэд бэлтгэгдэн, Бурханаас гарч, Тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Синтинээс гарах чанга дууг би сонсов. Харагтун Бурханы асар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж, Бурхан өөрөө тэдний дунд байж, Бурхан болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Синтит залрагч харагтун би бүх юмсыг шин болгож байна гэд бичигтэн эдгээр үг сэтгэмжид бөгөөд үнэн гэв. Дахиж үхэл, гашуудал, уйлах, өвдөх гэж байхгүй. Мөнхийн ертөнцийн амлалтыг хүлээн авсан хүмүүс бол бид. Энэ бүхэн өнөөдөр шин гэрээний үнэн дотор Сионд эцэг эхийг эмээн хүндэтгэдэг Тэнгэрийн хүүхдүүдэд өгсөн амлалт биш үү? Хэрэв Кореш энэ үзэгдлийг харсан бол тэр ямар сэтгэлтэй байх байсан бол? Гэтэл бидний сэтгэл Корешийнхоос ч илүү хөдөлж, догдолж байна уу? Кореш зүгнэлийг хараад зүгнэгдсэн бүхнийг тэр даруй үйлс болгон хэрэгжүүлсэн шиг бид ч өөрсдийнхөө тухай зүгнэлийг ном ёсоор нь үйлдэл болгоё гэсэн итгэлийн сэтгэл чухам төрж байна уу? Энэ бол Корешийн сэтгэл хөдлөлтөд өөрсдийгөө нэг харьцуулж тунгаах ёстой чухал агуулга гэж бодож байна. Бурхан өөрөө тэдний дунд байж гэж бичсэн байна. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид үхэл гэж байхгүй. Энэ ишлэлийн тэдний гэдэг үгийн оронд
өөрсдийнхөө нэрийг тавиад үзээрэй. Кореш зүгнэлт өөрийнх нь нэр бичигдсэн ганцхан шалтгаанаар л тэгтлээ сэтгэл нь хөдөлж, гайхширч баярлсан шүү дээ. Бурхан тэдний дунд байж, нүднээс нь нулимс бүрийг арчина гэж айлтсан. Энэхүү тэд гих бүлэг хүмүүсийн дунд та бүгдийн нэрс бичигдсэн байгаа. Тэнд Ким Чол Суч байгаа, Пак Бүнийч байгаа, О Сүнийч байгаа, Ким Ши Унч байгаа байх. Энэ хүмүүс тэд гэдэг үгэнд бүгд багтсан байгаа. Өнөөдөр бид энэхүү зүгнэлт өөрсдийнхөө нэрийг оруулж, бидний хүлээж буй гайхамшигт ирээдүйгээ нэгтлэн судлах хэрэгтэй юм. Библи их судалж, сургаалыг нь нүдэлж, ишлэлүүдийг нь цээжлэн, Бурханы үгийг уран яруугаар тунхаглах нь ч чухал мөн. Гэлээ гэхдээ Кореш хааныг шиг сэтгэл хөдлөл бас чухал. Бид Библи судлаад, Бурхан миний ирээдүйг 2000 жилийн өмнөөс ингэж бичиж үлдээсэн байжээ гэж ухаардаг. Эдгээрийг эргцүүлэн бодохоор бид бүхэн Корешоос ч илүү сэтгэл хөдлөж, догдолж, сайн мэдээнд оролцох ёстой юм. Өөрсдийнхөө ирээдүйг харсан чинь та бүхэнд ямар санагдаж байна? Биднийг ямар сайхан ирээдүй хүлээж байгаа гэж. Цаашид үхэл гэж үгүй, зовлон шаналл, гашуудал, өвдөлт гэж байхгүй ертөнц, тэр л ертөнцийг бид бүгдэд өгнө. Тэнд Бурхан Ким Чол Сутэй хамт байх болно. Пак Бүнийтэй ч мөн хамт байх болно. Бид Кореш хааныхаас 10,000 дахин агуу амлалт авсан хэрнээ сэтгэлийн хөдөлгөөн маань түүнээс хамаагүй бага байгаа юм биш биз? Ийм байж таарахгүй байхаа. Өнөөдөр энэ мөчөөс эхлэн бүгдээрээ сүнслэг нүдэ томоор нээж, Бурханы бидэнд бэлдсэн ирээдүй ертөнцөд үргэлж найдвараа тавин, өмнөө буй уралдааны замаар идэвхтэй гүйх ёстой юм. Бурханы бидэнд өгсөн олон амлалтуудаас Иохан 14-р бүлгийг нээгээд харъя. Иохан 14-р бүлгийн 1-р ишлэл. Зүрхээ бүү шаналга, Бурханд итэг, мөн надад итэг. Миний эцгийн герт орон байр олон бий. Тийм биш байсан бол би та нарт хэлэх байсан. Би та нарт орон байр бэлтгэхээр явна. Би явж та нарт орон байр бэлтчихвэл дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаан байна. Та нар мөн тэнд байх болно. Есүс Христ биднийг Бурханы мөнхийн гэрлүү хөтлөхийн тулд энэ замыг бэлтээд би дахин ирж та нарыг өөртөө авна. Би хаан байна. Та нар мөн тэнд байх болно гэж амласан. Зөвхөн Тэнгэрийн ариун ард түмний хувьяар байна гэдэг нь л талархах хангалттай шалтгаан болно. Гэтэл үеийн үед хаанчлах, хаан тахилч болгон гэж айлтсан. Энэ нь л гэхэд талархаад баршгүй байтал, цаашид үхэл, гашуудал, уйлах, өвдөх гэж байхгүй ертөнцийг та нарт өвлүүлэн өгнө хэмээн амласан. Биднээс илүү баталгаатай, баттай амлалт бүхий, гэрэл гэгээтэй ирээдүй, энэ дэлхий дээр өөр хүнд байна вэ? Сионы хүүхдүүд болох биднээс өөр хинч ийм амлалт хүлээн аваагүй. Кореш, Исая иш үзүүлэгчийн зүгнэлт өөрийнх нь нэр дурдгдсныг хараад маш их гайхаж, үнэхээр өнөө хүртэл хийж бүтээсэн бүхэн би өөрөө биш, зөвхөн Бурханы тусламжаар л энэ бүхэн болж бүтжээ гэдгийг ухаарсан. Тэр ердөө махан биетэй холбоотой зүгнэлт сэтгэл нь ихэд хөдөлсөн. Гэхдээ тэр нь түр зуурын шүү дээ. Гэвч бидний нөхцөл байдал ямар билээ? Бид хэр удаан эзэмших вэ? Зүгээр л үрд гэсэн үү? Үрд мөнхөд үеийн үед гэж бичсэн байдаг. Үүнээс цаашаа үгээр илэрхийлэх аргагүй.
Ирэх бүх үеийн турш үрд эзэмшин. Бидэнд ийм ирээдүйг амлаж, баталгаажуулсан Бурхны үг бидний нэрний ард байдаг юм. Бид Библийг уншихдаа Есүс Бэтлехемд төрсөн. Дорны мэргэд ирж, түүнд мөргсөн гих зэрэг үйл явдлыг мэдэх нь мэдээж чухал. Гэхдээ эдгээр түүхээр дамжуулан тэрээр бидэнд юу өгөхөөр энэ дэлхийд ирсэн бэ гэдгийг бодож тунгаадаг байх ёстой юм. Корешийн ирээдүйг агуу байсан гэж болохч, Бурхан бидэнд түүнтэй харьцуулшгүй, асар удам, хэмжээлшгүй, энэ дэлхийн хүмүүсийн төсөөлж чадхааргүй сайхан ирээдүйг өгсөн гэдгийг санацгаая. Кореш өөрт нь өгсөн ирээдүйг хараад Израильчуудыг бүгдийг нь чөлөөлсөн. Улс орны эдийн засгийн үүднээс авч үзвэл энэ нь асар их гарц хохирол байсан юм. Тухайн үед тэр олон боолын хүчээр асар их эдийн засгийн үр ашиг олох боломжтой. Маш их юм хийх боломжтой байсан ч тэднийг цөмийг нь боолчлоос чөлөөлж сулсан. Тэгээд бүр Иерусалимд очиж Израилийн Бурхан эзэнд зориулж өргөө барьсан байгаа юм. Кореш зүгээр нэг зарлаг буулгаад зогсоогүй. Өргөө барихад шаардлагатай бүх талын дэмжлэг үзүүлсэн. Өнөөдөр Бурхан бидэнд Корешийнхоос хавгүй илүү гэрэл гэгээтэй сүр жавхлантай ирээдүйг зөвшөөрсөн. Гэтэл бидний хэрэгжүүлж буй үйлс түүний хийсний 1000-д 10,000-д хүрэхгүй байвал энэ нь ичхүүртэй хэрэг биш үү? Бурхан бидэнд хамаагүй их ивэл хайрлсан хэдий ч бидэнд ухаарал дутмаг байдагтаа тэр. Корешийн сэтгэл хөдлөлөөс бидний сэтгэл хөдлөл бага байна гэдэг нь юуг илэрхийлж байна вэ гэдгийг тунгаан бодож бид бүхэн өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй гэж бодож байна. Миний эцгийн гэрт орон байр олон бий. Би та нарт орон байр бэлтгэхээр явлаа гэж Есүс бидний ирээдүйд байх орон гэрийг бэлтэн гэсэн дүр зураг Иохан 14-р бүлэгт гардаг. Лук 19-р бүлгийг нээцгээе. Дэх бүлгийн 12-р ишлэлийг уншъя. Тэрээр нэгэн сурвалжид хүн хаанчлалыг хүлээн аваад буцаж ирэхээр алс холын орныг зоржээ. Тэр 10 болоод удаж тэдэнд 10 мааны өгөөд намайг буцаж иртэл эдгээрийг эргэлдүүл гэжээ. Харин түүний иргэд түүнийг үзэн яддаг байсан тул араас нь илч хэлхийн энэ хүн биднийг захирахыг бид үл хүснэ гэж хэлүүлжээ. Мөнөөх хүн хаанчлалаа хүлээн авсны дараа буцаж ирэв. Тэгээд мөнгө өгсөн боолууд нь хэр эргүүлснийг мэдхээр тэднийг дуудуулж гин. Эхнийх нь ирж эзэн таны 1 маанэ 10 маанэ болсон гэхэд тэр түүнд сайн байна. Сайн зарц минь. Чи маш бага юмд итгэмжтэй байсан тул 10 хот захирах эрх мэдлэлтэй боллоо гэжээ. Хоёр дахь нь ирж эзэн таны 1 маанэ 5 маанэ болсон гэхэд тэр түүнд мөн чи 5 хот захирах эрхтэй гэлээ. Өөр нэг нь ирж эзэн үзэгтэн би таны 1 мааныг алчууртаа боогоод хавд арчихсан. Та тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн тул би танаас айсан юм гэсэн. Тэр уудгүй бол чамааг үгээр чинь би шүүндэ. Чи намайг тавиагүй хэрнээ авдаг, тариалаагүй хэрнээ хураадаг чанга хүн гэдгийг мэддэг байх нь уу? Тэгвэл чи мөнгийг минь юунд мөнгө хүлэгчэд өгсөнгүй вэ? Тэгсэн бол би буцаж ирээд хүүтэй нь авах байсан юм гээд. Дэргэдээ байхстад түүнээс 1 мааныг авч 10 маанэтай хүнд өгсөгүй гэв. Тэд эзэн түүнд 10 маанэ байгаа шүү дээ гэхэд би та нарт хэлье. Хинд байна? Түүнд илүү ихээр өгөгдөнө. Харин хинд байхгүй байна? Түүнд байгаа нь хүртэл түүнээс хураагдана. Надаар өөрсдийгөө хаанчлуулахыг хүсээгүй дайснуудыг минь нааш авчирч
Өмнө минь тэднийг хөнөөхтөн гэж зарлиг буулгажээ гэв. Энд Маанены сургаалт зөвлөлд нэг Маане авсан ч түүнийгээ зүгээр хадгалсан хүний ирээдүй. Мөн нэг Маане аваад 10 Маане болгон арвижуулсан хүний ирээдүй. Лук 19-р бүлэгт тэмдэглэсэн байна. Та бүхний хувьд нэг Маане зүгээр хадгалсан хүний ирээдүй дээр үү? Эсвэл 10 Маане болгон арвижуулсан хүний ирээдүй дээр үү? 10 Маане нэмж олсон хүний ирээдүй нь илүү дээр гэдгийг зүгээр л мэдэх бус, харин үүнийг өөрсдийн зорилгоо болгох хэрэгтэй. Тэгвэл 10 Маане нэмж олохын тулд юу хийх ёстой вэ? Хэрэгжүүлэх хэрэгтэй, үйл сүйлдэл хэрэгтэй. Тийм байхаа. Кореш зөвхөн өөрийнхөө тухай зүгнэлт баярлаа зогсоогүй. Тэдгээр зүгнэлт Бурхны ард түмнийг олзолтоос чөлөөлж, ариун өргөө барих тухайч байсан тул яг тэр зүгнэлт дагуу тэрээр юу хийсэн бэ? Итгэсэн учраас зүгнсэн ёсоор нь яг хэрэгжүүлсэн. Тэр бүх Израильчуудыг чөлөөлсөн. Тухайн үед эзэлж авсан улсынхаа ард түмнийг боолчлон ажилуулах нь улсын эдийн засагт ихээхэн тус нэмэр болдог байсан үе. Гэсэн ч тэрээр улсынхаа эдийн засагт асар их хохирол учрахаар байсан ч түүнийг үл хайхран тэднийг бүгдийг нь сулсан байгаа юм. Түүнчлэн Иерусалимд очиж Бурханд үйлчлэх өргөө барьж тушаасан байдаг. Зөвхөн тушаал буулгасан юм биш, өргөө барих бүх материалыг нь хүртэл хангасан. Дээрх сургаалт зүйлсийг авч үзэхэд 10 Маане нэмж олох ирээдүйтэй хүн бий байх. 5 Маане нэмж олох ирээдүйтэй хүнч гарах байх. Харамсалтай ч гэлээ ганцхан Маанены ирээдүйтэй хүмүүс ч байх юм. Бурхан бид бүгдэд Тэнгэрийн орны хаан тахилчийн байр суурьтай, үеийн үед яруу алдар идэх, ирэх үеийн туршүүрд эзэмших, сүр жавхлант ирээдүйг бэлтэж байгаа. Тиймээс бид өөрсдийнхөө ирээдүйг ганц Маанетай бус 10 Маане нэмж олсон ирээдүй болгож бүтээхийн төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байхаа. Исая 60 дугаар бүлгийн 1-р ишлэлд зүгнэгдсэн үгсийг хамтдаа судалцгаая. Бос гэрэлт. Учир нь гэрэл чинь ирж, эзний алдар чиний дээр мандаж байна. Үзэгтэн газрыг харанхуй, хүмүүсийг гүн харанхуй бүрхэнэ. Гэвч эзэн чиний дээр мандаж, алдар нь чиний дээр үзэгдэнэ. Үндэстнүүд гэрэл рүү чинь, хаад мандах туяа руу чинь ирнэ. Хараага өргөн иргэн тойрноо харагтун. Тэд бүгд цуглан чам дээр ирж байна. Хүүгүүд чинь алс холоос ирнэ. Хажууд нь охид чинь тэврүүлэн ирнэ. 20 дугаар ишлэл рүү очие. Хойшид нар чинь шингэхгүй, сар чинь хавиргалахгүй. Учир нь эзэн чиний үрдийн гэрэл болж, гашуудлын чинь өдрөд төгснө. Намайг алдаршуулахын тулд миний тарьсан мөчир, мутрын минь бүтээл болох чиний ард түмэн бүгд зүвт болж, газрыг мөнхөд эзэмшинэ. Хамгийн өчүүхэн нь 1000 болж, хамгийн дорой нь хүчрэхэг үндэстэн болно. Эзэн бие цагт нь яарвчлуулах болно. Бидэнд ийм ирээдүй байгаа. Иерусалим Тэнгэр эхийн яруу алдар, Самар дэлхийн хязгаар хүртэл тунхаглагдсан цагт хамгийн өчүүхэн 1000 болж, хамгийн дорой нь хүчрэхэг үндэстэн болно гэсэн ирээдүйн зүгнэлийг Бурхан 2700 орчим жилийн өмнөөс Исая иш үзүүлэгчээр дамжуулан урьдчилан мэдүүлсэн нь. Тиймээс бид эдгээр зүгнэл заавал биелнэ гэдэгт бат итгэхийн урагшлах ёстой юм. Кореш уурд нь биелсэн зүйлсийг хараад маш идэвхтэйгээр хэрэгжүүлсэн шиг бид ч бас өөрсдийн ирээдүйн талаарх Бурханы зүгнэлийн хүслийг даган ирээдүйгээ бүтээхийн тулд идэвхтэй байх ёстой биш үү?
Тэгэхээр одоо Бурхны бидэнд өгсөн зүгнэлийн хэд хэдэн дүр зургийг харцгаая. Матай 24-р бүлэг. Матай 24-р бүлгийн 13-р ишлэлийг хамтдаа харцгаая. Харин эцсийг хүртэл твцсэн нь аврагдах болно. Хаанчлалын энэхүү сайн мэдээ дэлхийд даяар тунхаглагдаж бүх үндэстэнд яан гэсэн бэ? Гэрчлэл болно. Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээ дэлхийд даяар гарцаагүй тунхаглагдах болно. Сайн мэдээ тунхаглагдаад л бүх юм дуусчихгүй. Бурхан энэ дэлхийд хэрхэн ирнэ гэснийг 1-р Тесалоник 4-р бүлгийн 16 дугаар ишлэлээс харцгаая. Энэ бүхнийг өөрсдийн нүдээр харж, биеэр мэдрэх боломжтой ийм үед амьдарч байгаадаа бид үргэлж талархах ёстой. 4-р бүлгийн 16 дугаар ишлэлийг уншъя. Учир нь эзэн өөрөө тушаалын уухай, тэргүүн тэнгэрлэгчийн дуу ба Бурхны бүрээнээр тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христ дотор үхэгсэд эхлээд амилна. Дараа нь амьд үлдсэн бид тэдэнтэй хамт агаарт эзэнтэй уулзахаар үүлэн дунд өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно. Тиймээс эдгээр үгсээр бие биенээ тайвшруул. Энэ бүхэн нь биднийг мөнхийн Тэнгэрийн хаанчлалд очих явцад тохиох ёстой үйл явдлууд. Хичнээн догдлом гэж. Эдгээр нь хичнээн агуу, хичнээн гайхалтай үйл явдлууд гэж. Бурхан энэ бүхнийг аль хэдийн бичиж тэмдэглэсэн байсан. Бурхан бидний төлөө хэдэн 10-аар тогтохгүй, хэдэн 100, хэдэн мянгаар тоологдох олон зүгнэл бичиж үлдээсэн. Бурхан одоо биднийг энэ замаар дагуулсан, ирээдүйд бид бүгдийг Тэнгэрийн хаанчлалд хаан тахилчийн судалд суулган гэж амласан. Тиймээс бид энэ дэлхийн түр зуурыг замхарч алга болох юмсад сэтгэлээ булаалгаж, Тэнгэрийн орны мөнхийн найдвараа алдаж хэрхэвч болохгүй. Бидний ирээдүй нэг маанетай хүнийг шиг байснаас 10 маане нэмж олсон хүнийг шиг байвал илүү дээр биш үү? Тийм байхын тулд өнөөдөр гих энэ цаг хугацааг ашиглан бидэнд өгсөн үгийн дагуу гүйцэтгэж сайн мэдээ идэвхтэй тунхаглацгаая. Ингэснээр Сионы бүх гэр бүлүүд маань 10 маанеч биш 100, 1000 бүр түмэн маане нэмж олоорой гих байна. Кореши мэдэрсэн баяр баясгалан сэтгэл хөдлөлийг бодоод үзээлтэй. Түүний нэр хэдэн зуун жилийн өмнө аль хэдийн тэмдэглэгдсэн байсан. Гайхалтай хэрэг. Тэгээд бүр хийх ажлыг нь хүртэл тэмдэглэсэн байсан. Энэ нэрээ гайхалтай биш үү? Библиэд тэмдэглэгдсэн 2700 орчим жилийн өмнөх иш үзүүлэгчдийн зүгнэлт Бурхан энэ үед бид юу хийхийг хэдийн зүгнсэн байна. 2000 жилийн өмнөх зүгнэлүүдэд ч Бурхан бидний ирээдүй ямар байхыг аль хэдийн тэмдэглэсэн байна. Дахиж үхэл, гашуудал, ойлгох гэж байхгүй. Мөнхийн ертөнцийг Бурханаас өвлөн авах болно. Ийхүү өвлөн авах тухайч хүртэл Библиэд хэдийн тэмдэглэгдсэн байна. Энэ нь дэлхийн ганц орон сууцнаас ч хавгүй илүү үн цэнтэй биш гэж үү? Энэ дэлхий дээрх 10 жилийн, 20 жилийн сайхан амьдралаас үеийн үед үн мөнхийн амьдрал илүү үн цэнтэй, илүү сайхан биш үү? Корешийн ирээдүйг өөрсдийнхөө ирээдүйтэй харьцуулж үзээрэй. Түүний яруу алдрыг бидэнд илчлэгдэх яруу алдартай харьцуулахын аргагүй. Тэгсэн ч Кореш тэрхүү багахан догдлоороо асар их үйлс бүтээсэн. Гэтэл бидэнд үүнээс ч илүү агуу ирээдүй байсаар байхад хэцүү байна, зовж байна, бэрх байна гэж иймэрхүү л янзтай байх нь зөв үү? Өнөөдөр яг одоо энэ мөчид зүрх сэтгэлдээ дахин шин шийдвэр гаргацгаая. Бурхны зөвшөөрсөн ирээдүйн найдвараа
хизээч битгий алдаарай. Тэнгэрийн гэр бүлүүд, Сионы хүүхдүүд та бүхэн минь байнгын идэх зүтгэлтэй байгаарай гэж захиад үгээ өндөрлөе. Баярлалаа.